Баруун бүсийн ард иргэд үнэхэр хүнд нөхцөлд, хүнд байдалд ажиллаж амьдардаг. Монгол улсад нүүрлээд байгаа санхүү эдийн засгийн хүндрэл чинь хамгийн их нэрвэж байгаа иргэд бол энэ ажил орлого багтаа дээрэс нь наслагдсан бүс нутагт амьдарч байгаа өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг, өндөр зарлага гаргадаг, бага орлоготой ард иргэд хямарч хүндэрч байгаа. Тийм болохоор эдгээртээ чиглэсэн, эдгээртээ туслах гэсэн ийм төслүүдийг бид дэмжих ёстой. Улаанбаатар хотоос алслагдах тусмаа зардал нь өндөр болдог, орлого нь багасдаг. Үүнд нөлөөлж байгаа нэг гол хүчин зүйл бол бас энэ бүх бараа бүтээгдэхүүн үйлчлэгээний суур нь болсон бензин шатахуун, дээрэс нь эрчим хүчний үн тариф байгаад байгаа юм. Төрийн бодлогоор төвийн бүс нутагта арай өндөр татвартай байдаг юм уу? Баруун бүс нутагта гэдэг юм уу? Алслагдсан бүс нутаг, зүүн бүс нутагта арай бага тарифтай байдаг юм уу? Ийм зохицуул, төрийн зохицуулалтыг хийж улсын хэмжээнд энэ бүх бараа бүтээгдэхүүн үйлчлэгээний суур нь болсон эрчим хүчний тариф, бензин шатахууны үнийг бас ижил болгохын бодлого барья. Энийг зохицуулж, энийг шийдье. Энэ бодлогыг бас засгийн газар оруулж ирээсэй гэдэг үүднээс энийг оруулж байгаа юм аа. Аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хууль, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан улсын их хурлд өргөн мэдүүлж байна. Аймгийн төв нь 600 км-с алслагдсан Баян хонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян хөлгийн Гов алтай, Увс, Ховд зэрэг аймагуудад байнгын үйл ажиллагаа явуулан 3-аас доошгүй ажлын байр бий болгосон. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан. Аж ахуй нэгжийн төлөх орлогын албан татварыг 600 км-с дээш алслагдсан бол 50%, 1000 км-с дээш алслагдсан бол 90% хөнгөлж 3 жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр аж ахуй нэгжийн орлогын албан татврын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг санаачлалаа. Энэхүү татварын хөнгөлөлт хэрэгжснээр орон нутгах бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцөлийг дэмжих, өнөөгийн нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аж ахуй нэгжүүдэд дэмжсэн чухал дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой юм аа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бол 10% татвартай. За 1000-аас дээш км алслагдсан аймагуудад үйл ажиллагаа явуулж байгаа бол 1% татвартай байх юм одоо боломж үүссэн. Сар шинийн өмнө бас энэ алс хязгаар нутагт амьдарч байгаа энэ ард иргэдэд томоохон бэлэг гэж ойлгож байна.